өндөр зэрэглэлийн тэмцээн Улаанбаатар хотод анх удаа зохион энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс Монголын шатрын холбооны нэрээр тусалсан байсан шин сэтгэлийн хэлье. Аз ТV-ийн аврах шалгаруулах 21 дахь удаагийн тэмцээн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Гомж Авийн Зандан шатрын санаачилгаар шатрын холбооны 70 гаруй жилийн түүхэндээ анх удаага зохион байгуулагдаж байна. Оролцогчдын тоо бол өмнөх жилүүдээс харьцангуй өндөр. Монгол болж байгаа Аз авраг бол илүү цагаар өдөө болж байна гэж үзэж байна. Өмнө нь Аз авраг шалгуулт тэмцээн бол ер нь 100 дотор хүмүүс тоглодог байсан бол энэ жилийн Open Angle-д бол 140 гаруй шатарч, эмэгтэй ангид 100 гаруй шатарч тэгээд маш өргөн цар үрээтэй болж байгаа онцлог юм болоо. Оролцож байгаа бүх шатарчдад баяр хүргэж амжилт хүсье. Зэрэгэл өндөртөө энэ дэлхийн тэмцээний дараа орох хамгийн том тэмцээнийг баян олдчдод л да амжилттай зохион байгуулж байна. Монголоос явж байгаа хүүхдүүдтэй өндрөөс өндөр амжилтыг хүсье. За дөрөвдүгээр үүргийн дараах байдлаар одоо тэмцээн маань маш ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, за эрэгтэй ангилалд бол одоо хожигдлагууд хэрэгүүлэгч байхгүйгээр хаг санааны алдагдaltaа 5 тамирчин байгаа. Сайн байна. Орчих юм шүү. Чамайг орохоос өмнө юм шалгана гэдэг шүү дээ. Хотоо шүү. Монгол нэгнүүдийг 2026 шатрын тэмцээн ихэд бэлэн боллоо. Тэмцээн Монгол улсад амжилттай зохион байгуулагдаж дэлхийн хэмжээний 175 өндөр чанартай амжилт олгосон энэ тэмцээний ач холбогдолыг яруу харуулах өнөөдөр бас нэг баяртай мэдээ баахад дуусах Азийн шатрын аврах шалгуулалтын тэмцээн өөрөөр хэлбэл тэмцээн дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Академик Ургоович Монгол улсын зохион байгуулалт сайн байгаа учраас иргэжид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахыг санал болгосон. За энэ хүү тэмцээн өндөрлөж байгаа ч гэсэн оюуны хөгжлийн төлөө хамтын зам үргэлжлэлээр байх болно. Та бүхний цаашдаа ажил уус спортын замналд өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.